За сайн байна уу эрхэм сонсогчдоо. Өдрийн мэнд. Өнөөдөр хөтлөгч Ариунаа нэгэн сонирхолтой эрхэм зочин урьсан байгаа. Банкны салбарт 21 жил ажиллаж байгаа манай Гамбаа буюу Эрдэнэ чулуун овогтой Ганбаатар. Net Capital банкны хөрөнгө оруулалтын алба хариуцсан дэд захирал сайн байна уу? За өдрийн мэнд урьж оролцуулж байгаа Ариунаадаа баярлалаа. За баярлалаа. За манай Ганбаатар өөрийгөө танилцуулаач. За миний хувьд гэх юм бол түрүүнд хэлсэнчлэн Эрдэнэчлэн овогтой Ганбаатар. За тэгээд 2005 оноос хойш ер нь бол санхүүгийн салбарт одоо ажиллаж байгаа. Тэгээд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг ийм өнөр гэр бүл байна. За баярлалаа. Ер нь анх яагаад банкны мэргэжил сонгосон бэ? Анх би уг нь цэрэг цагдаад их сонирхолтой байсан юм. За. Манай аав чи өөрөө одоо хуучнаар бол одоо гал команд гэж байсан. Одоо бол онцгой байдлын алба болсон шүү дээ, тийм ээ. За тэнд ажилладаг байлаа. Ахаад цэргийн байгууллагт бас ажилладаг байлаа. Цагдаагийн байгууллагт ажилладаг байлаа. Тэгээ аавынхаа дүрм товцыг одоо хараад дүрм товцоо айгүй гой цэвэрхэн өмсдөг тухайн одоо тэр цэргийн хүмүүсүүд маань тэрийг маш их хэрхэмлдэг, нандиндаг. За тэгээд цол чимэг юмнууд авахаараа их баярлдаг. За тэгээд дандаа эрчүүдийн дунд ажилладаг байсан. Тэгээ миний хүүхэд нас бол одоо аавгаа дагаж машины өрөөл дээр за цэргийн байгууллага гал командаар дамжиж цагдаагийн байгууллагаар ингэж дамжиж өссөн байдаг. Тэгээд тухайн үед яг 10 жилээ төгсөөд цэргийн сургуульд орно гэсэн тийм зорилготой конкурс өгсөн. Тэгсэн чинь тухайн жил болохоор би цагдаагийн актанд уг нь орё гэсэн тийм бодолтой байсан. Тэгээ тухайн жил одоо бидрийг төгсдөг жил манай аймгаас дотоодосоо буюу одоо цагдаагийн алба хааж байгаа хүмүүсүүдээс их сургуульд авнаа гэд 10 жилийн төгсөгч бол аваагүй. Тэгээд явж байгаад яг одоо математикта жоохон сонирхолтой байсан учраас худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн эдийн засгийн ангид шалгалт конкурс өгөөд тэгээд тэнтэй тэнцээд худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн одоо эдийн засгийн мэдээлэл боловсруулалт гэдэг ангийг сонгоод ингээд математикийн буюу эдийн засгийн мэргэжлийг сонгож ингэж суралцсан. Баярлалаа. Хүүхэд байхдаа ер нь тоонд сайн хүүхэд байсан уу? Тоонд дуртай байсан уу? Яг уу 10 жил тогтоо бол одоо математикийн олимпиад за тэгээд физикийн олимпиад эдэрт бол нэлээ ордог байсан. Гэхдээ бол одоо нэг бүр од нь бол байгаагүй. Гэхдээ ямар ч гэсэн нэг сургуулиас эхний 3-т юм уу ороод за тэгээ аймагт ороод малтардаг л тийм л хөвгтэйсэн. Ганбаатар хас банкнд нийт 19 жил ажилласан тийм ээ. 18 жил. Net Capital-д ингээд 1 жил. Ер нь банкны салбарт ажиллах ямар байна? За миний хувьд бол одоо түрүүнд хэлсэнчлэн хас банкнд бол яг цэвэр 18 жил ажилласан байдаг. Тэгээд энэ салбарт ажиллахад бол хүмүүст маш их зүйлийг бол өгдөг. Ялангуяа одоо яг санхүүгийн салбар дээр ажиллаж байгаа учраас санхүүгийн одоо хүмүүжил боловсрал те. За тэр зүйл байж гэн мөн дээрээс нөгөө маш олон харилцагчтай харилцаж ажилладаг. Тэгэхээр энэ дээр одоо харилцааны ур чадвар гэдэг зүйл бол маш сайн дээшилдэг. Мөн дээрээс нь яг зөвхөн миний хувьдаа боддог зүйл нь юу гэдэг вэ гэхээр одоо банкны салбарын бид нар чинь бол одоо банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүмүүсүүд маань цэвэр итгэлцэл зардаг. Одоо харилцагчийг зээлээ төлнө гэж итгэж зээл өгдөг. Харилцагч бол одоо биднэрт итгэж мөнгө хадгалуулдаг тийм ээ. Тэгэхээр нөгөө хариуцлагатай байх, хэлсэн хугацаанд байх, хэрэгтэй цагт нь хэрэгтэй байх, тийм ээ. Хэлсэн үгэндээ хүрдэг байх гэдэг тэр одоо зарчмыг бол өөртөө суулгасан гэж боддог. Тэгээд энэ санхүүгийн салбарт ажиллаж байгаа, үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсүүд маань ч гэсэн ер нь бол яг энэ ур чадварыг бол маш сайн эзэмшдэг байх гэж боддог. Баярлалаа. Гамбагийн аав ээж нь ямар мэргэжилтэй хүмүүс байсан бэ? За манай аав ээж хоёр бол одоо Дорногой аймагт байдаг. Тэтгэвртэй гарцсан. За ээж маань бол одоо цэцэрлэгийн багш байсан. Ер нь бол ангаах сургууль төгссөн. Соёлогч мэргэжилтэй байсан. Сүүлд одоо бакалавр болсон. За тэгээд анх одоо анагаахын сургууль төгсөж очиод нөгөө нэрэн яйсл гэж байдаг гэсэн шүү дээ. Тэр үед. За тэгээд тэр үед одоо 45 хоногтой хүүхдүүдийг авч ингэж одоо хөлд оруулдаг, хэлд оруулдаг тийм ажил хийдэг хүн байсан. Ер нь бол яг сүүлд ингээд ээжтэй ярилцаад байж хахад бол нэг 3 гарan шавьтай гэж ярьдаг. За хамгийн анхны шавнар нь бол одоо миний үеийн хүмүүсүүд бол байгаа. За тэгээд ээж маань бол одоо цэцэрлэгийн байгууллагаар нэлээд олон жил ажиллаж байгаа. Сүүлд одоо эрүүл мэндийн байгууллагын өрхийн эмнэлэг, уламжлалт ангаахын эмнэлгүүдээр ажиллаж байгаа. Тэгээд тэтгэвртэй гарсан байдаг. За аавын маань хувьд гэх юм бол би түрүүнд хэлсэнчлэн нөгөө цэргийн байгууллагуудаар нэлээд явсан. За тэгээд үүний дараагаас бол одоо жолооны курс ажиллаулаад 2000 оноос эхлээд нэг 10 хэдэн жил
жолооны курс ажиллуулж байгаад за 2013 оноос хойш барилгын салбар руу бол орсон байдаг. За тэгээд аваараа бас нэг зүйлээр их бахархтай тэр нь юу вэ гэхээр одоо сум орон нутагта цэцэрлэг, сургууль, эмнэлэг гэсэн тийм одоо барилгуудыг бас нэлээд барьсан байдیں۔ Тэгэхээр энэ маань өөрөө нэг талаас яг зүгээр одоо барилгын тендер аваад ингээд ажиллаж байгаа ч гэсэн нөгөө талаас яг нөгөө цаад агуулгыг харах юм бол нөгөө эрүүл мэнд боловсралд илүү хөрөнгө оруулсан байт юм болов уу гэж боддог. Тэгээд жолооны курсээр одоо 10 хэдэн жил ажилласан гэдэг ингээ манай аав хоёр ч хоёулаа одоо ардын боловсролын тэргүүний ажилтан цолтой. Ямар мундаг. За хоёулаа алтан газруудантай. Ээж маань одоо өнгөрсөн жилийн цагаан сараар бас хөдөлмөрийн гавьяаны улаан туг одоо авсан байдаг. Тэгээд орногоогийн бол ер нь бол Эрдэнэчлөө чулуун цэцэг гэхээр 2 чуука гэдэг ер нь бол бүгдээрээ л мэддэг. Бахархдаг баг тийм ээ. Баярлалаа. Гамбагийн гэр бүлийн хүн эхнэр нь ямар мэрэгчлээ? За манай эхнэр инхцэг гэж хүн байдаг. Тэгээ битээр анх оюутны байранд нэг сургуульд сурж байгаад танилцсан байдیں۔ Тэгээд манай нөгөө анги буюу эконометрик ангид сурдаг байсан. Тэгээд одоо битээр чинь 24 жилийнхаа ойг сая хийсэн 5 сард. Ямар гоё. Тий, жил болгон тэр өдрийг бол тэмдэглэдэг. За тэгээд эхнэр маань одоо бол оюутлогоо компани хангамж хэлцэд ажилладаг. Одоо оюутлогод бол 13 жил гарan ажиллаж байгаа юм хүн баг. 4 хүүхдийн аав ээж өнөр өтгөн айл. 3 хүү 1 охинтой. Тэгэхээр манай Гамба анх их сургуульд ороод оюутан болоод энэ мэрэгжлээ сонгоо явж байхдаа өөрийгөө банкнд ажиллана, банкир болно гэж төсөөлж ирсэн үү? 1-2 дугаар курстээ бол ерөөсөө тэгж бодож байгаагүй. За ямар ч байсан их сургуульд орчлоо. За тэгээд ээж маань нэг зүйлийг загсан. Тэр нь юу гэдэг вэ гэхээр ер нь айлын том яаж явна дүүнер чи яг л тэгж явна шүү. Тэгэхээр чи маш хариуцлагатай байх хэрэгтэй гэдэг зүйлийг л надад маш их загсан. Тэгээд тухайн үед бол яг ямарсан сургуультай амжилттай төгсөе л гэсэн тийм бодолтой байсан. Тэгээ 3 дугаар курсээс эхлээд нөгөө дадлагт гардаг шүү дээ, тэ. Тэр үед яг нөгөө нутагтаа очиод хас банкнд дадлага хийсэн. Тэгээ 3 4 дугаар курстэй 2 жил дадлага хийж яхад ер нь бол банкны салбар маш их таалагдсан. Тэгээ төгсөөд хэд хэдэн газар анкет төгсөн чинь хас банкнаас бас ингээд ажиллаач гэсэн урилга ирээд. Тэгээд хас банкнд анх орж ажилласан. Тэгээ тейлерээс эхэлж ажиллаад одоо тэгээд салбарын захирал хүртэл явлаа. Сүүлийн 10 жил нь ер нь салбарын захирал хийлээ тий. Банк болгонд өөр юм гэсэн нэг тийм culture, соёл гэж байгаа шүү дээ тий. Ажиллах орчин тий. Хас банкны culture ямар байсан бэ? Засаглалын хувьд бол маш эрүүл банк гэж ингэж хардаг. Хин нэгэн хүнээс бол хамааралгүй. Бодлого журамч гэсэн тэрэндээ маш тодорхой тусгагдсан байж идэг. Тэгээд ер нь бол эрсдэл тал дээр бол нэлээ одоо чанга байдаг. Энэ маань ч гэсэн өөрөө зах зээл дээр бол ер нь бол мэдрэгдэж идэг. Ягаад гэвэл одоо нэг харилцагчид өндөр хүү амлаж одоо юу гэдэг зах зээл дээр илүү их тийм сурчлага юмнууд хийж харилцагч татдаггүй. Эсрэгээр илүү чанартай үйлчлэгийг харилцагчтай хүргээд одоо үн цэнтэй харилцагч нартайгаа удаан хугацаанд хамтарч ажиллах ийм одоо калчертай байдаг. Тэгээ энэ нь бол ер нь бол бас их таалагддаг. Тэгээд миний хувьд ч гэсэн ер нь бол харилцагч нартай одоо хэдийгээр хас банкнаас гарцсан ч гэсэн одоо хүртэл надтай харилцдаг ийм харилцагч нар байдаг. Тэд нартай бас мөн ялгаа авахгүй санхүүгийн зөвлөгөө юмнууд өгөөд ингэ явж идэг. Мөн дээрэс нь яг байгууллагын соёл талдаа гэх юм бол ажилтнуудыг одоо сургаж хөгжүүлэх тийм ээ. За ажилтнуудын бусад одоо нөгөө цагийг идэвхтэй өнгөрүүлэх тал дээр бол нэлээд олон арга хэмжээнүүдийг бол авдаг. За тэгээд энэ дээр ч гэсэн ер нь бол бусад салбарууд за төв албаныхан ч гэдэм үү нэгдээд ингээд тэмцээн уралдаан юмнуудад ороод ингээд явахаар маш сайн баг болж чаддаг юм шиг санагддаг. Баярлалаа. За өмнөх асуулттай адилхан net capital-ын хувьд culture нь ямар вэ? Net capital-ийн хувьд өнөөдрийн байдлаар нэг Монгол улсад нэг 50 гаруй салбартай. Монгол улсад одоо хамгийн олон салбартай ийм банк санхүүгийн байгууллага. За тэгээд ажил хэсгийн хувьд гэх юм бол нийтдээ нэг 700 гаруй ажилтнтай. Мөн хамгийн олон ажилтнтай банк санхүүгийн байгууллага. Тэгэхээр net capital-ийн хувьд ч гэсэн ер нь хас банктай төстэй зүйл анзаарагддээ. Тэр нь юу байдаг вэ гэхээр хас банкны хувьд бол одоо нэг бичил бизнес эрхлэгч нарыг дэмжиж анх зах зээл дээр танигдж гарч ирж ирсэн байдаг. Net capital-ийн хувьд ч гэсэн муу ялгаа авахгүй одоо хэрэглээний зээл тэр тал руугаа илүү төлхөө ажилдаг. Одоо масс иргэдэд зориулсан гэсэн үг. Одоо хамгийн олон харилцагчтай бас банк санхүүгийн байгууллага энэ маань өөрөө тоон дүнгээрч илэрхийлэгдэж байдаг. Мөн дээрэс нь одоо бодлого журам
тэр юмнуудаар үйл ажиллагаагаар ч гэсэн илэрхийлэгдэж идэг. Тэгэхээр ойролцоо байдаг учраас бас нийт капиталд ажиллахад бол харьцангуй гайгүй одоо нэг хуучин соёлтойгоо ойрхон юм шиг санагддаг. Баярлалаа. Тэгэхээр Гамба нийт 28 хүнтэй баг удирдах ажиллаж исэн тий. Яг тэр үед хамгийн хэцүү зүйлс нь юу байсан бэ? 13 онд анх 40 мянгат гээд тооцооны төвөгийн шинэ салбар хас банк байгуулсан. За тэгээд Улаанбаатар их төлгүүр дээр нэг өөртгөлтэй. Тэгээд 24 цаг хүртэл ажилладаг. Хамгийн урт цагаар ажилладаг ийм салбар байсан. За тэгээд тухайн үед яг нөгөө урт цагаар ажилладаг учраас 3 ээлжтэй ажилладаг. Тэгээд 3 ээлжээр ажилладаг учраас одоо нэг ээлжиндээ нэг 10 гаруй тэлэр болон 3 нэгтлэн те. За тэгээд зээлийн ажилтнууд гэдэг ингэ явдаг учраас хүний тоо бол нэлээд олон болцдог. Гол хүндрэлтэй юм нь юу байдаг байсан бэ гэхээр ямар нэг асуудал гарахад одоо 24 цаг хүртэл 0 цаг хүртэл ажиллаж байгаа шүү дээ. Хэдийгээр би 6 цаг гээд ажиллаад харцсан байсан ч гэсэн ямар нэг асуудал гарахад буцаж ирдэг. Тэр нь жоохон асуудалтай байдаг байсан. Тэгээд нөгөө Улаанбаатарт ч нөгөө төвжирэл амир их шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр үед ер нь бол би дугуйгаар бүх ажил амжуулдаг байсан. Хэдэн километр дугуйгаар явах вэ? За хамгийн дээд нь бол ер нь бол яг амралтын өдрөөр 100 орчим километр явчихдаг байсан. Тэгээд зундаа бол нөгөө лагер одоо цослон дээр гарчдаг. За тэгээд тэр маань бол ажлаас нэг 22 км, тэгээд ирж чихийн 44 км бол өдөр болго. За Гамба гэж аав хүний хувьд 4 хүүхэдтэй тэгээд том хүүхдүүдээ ямар мэргэжил эзэмшээсэ гэж дотроо хүсдэг вэ? Оролцох уу? Ер нь мэргэжил сонголт дээр оролцох уу? Ер нь яг зөвлөгөө өгнө. Ийм мэргэжил бол одоо ийм онцлогтой, ийм давуу талтай. Ийм ажлын байр бол ийм онцлогтой, ийм давуу талтай гэдэг тийм зөвлөгөө юмнууд өгдөг. Тэрнээс ч одоо нөгөө өмнө нь бол одоо би нэгтлэн юм чинь чи нэгтлэн бол гэдэг байдлаар бол манай аав ээжүүд бол ханддаг байсан шүү дээ. Би бол тэрний эсрэг байдаг. Хүүхэд өөрөө юу сонирхож байна, юунд илүү дуурлаж байна, тэрийгээ сонгоо явсан зүгээр болоо гэж боддتي. Хүн болго нөгөө математикч байх албагүй гэд нэг үг өгдөг шүү дээ, тэ. Тэгэхээр тухайн хүүхэд өөрөө сонирхож байгаа юмд одоо цаг заваа зарцуулах юм бол тэр хэмжээгээр ур чадварынууд нь сайжирч идэг, тэр хэмжээгээр мэрэгчж идэг, тэр хэмжээгээр бусдад үнэлэгдэж идэг гэж боддог. Тэгэхээр хүүхдүүдтэй бол чи өөрөө юу сонгож байна, юу илүү чадах, юу илүү сонирхож байгаа, тэрийгээ одоо ингээд илүү ур чадваржуулаад хөгжүүлээд өөрийгөө активжуулаад ингээд яв. Тэрийг нь бол аав нь ээж нь дэмжнэ гэдэг байдлаар хүүхдүүдтэйгээ ярилцдаг. Баярлалаа. Таны энэ банк санхүүгийн салбарт ажилласан он жилүүдэд өөрөөрөө бахархсан хамгийн бахархалтай мөч хизээ байсан. Яагаад? Ер нь бол алхам тутамдаа байдаг л да. Яагаад тэгэхээр санхүүгийн салбар чи өөрөө айгүй өгөөжтэй салбар. Ялангуяа одоо харилцагч нарт. Одоо юу гэдэг хас банкнд ажиллаж байхад анх намайг ажилд орж ирж байхад надаас 500 сая төгрөгийн зээл авдаг байсан хүн сүүлд 500 сая төгрөгийн зээл авч ирсэн. Тэгэхээр энэ хэмжээгээр тухайн хүний амьдрал ахуй орлого юмнууд нь ингээд нэмэгдэж байна гэж харагдаж байгаа. Нөгөө талаас харилцагч нарт бид нар зөвхөн зээл болон хадгаламжийн үйлчлэгээ одоо төлбөр тооцооны үйлчлэгээ үзүүлээ зогсохгүй одоо юу гэдэг санхүүгийн зөвлөгөө юмнуудыг маш сайн өгдөг. Ер нь бол муухай ах トゥ угээс илүү болцсон байж идэг гэсэн үг. Тэгэхээр тэр зөвлөгөөг маань хүлээж аваад дараа нь уулзаад за ч чиний хэлсэн зөв байлээ шүү. Би одоо энийг ингэсэн байна. Одоо яах вэ гэж маш их хүмүүсүүд бол одоо миний харилцагч нар ирдэг. За тэгээ тэр болгон дээр би бол ер нь бол өөрөөрөө бахархаж идэг. Санхүүгийн салбарын одоо ганц гол мөн чанар тий үнэт зүйл маань бол ерөөсөө энэ юм болоо даа гэж боддتي. Тэгэхээр алхам тутамдаа ер нь бол банкын баярлаа гэдэг үг сонсч идэг. Тэгэхээр алхам тутамдаа л ер нь бол аз жаргалыг мэдэрч идэг гэсэн үг. Баярлалаа. За сайхан 100 цаг эхэлчлээ. Манай Гамба болон Гамбагийн гэр бүл энэ зуны амралтыг яаж өнгөрөх гэж байна? За миний хувьд ер нь жоохон аялах сонирхолтой. Тэгээд манай гэр бүлийнхэн ч гэсэн ер нь сүүлийн үед миний одоо сонирхлыг дэмжиж за сүүлийн 10 жил ер нь бол Монгол орноороо бараг бүтэн таарчих шиг боллоо. Бид нар цагаан сараар гэр бүлээрээ ярилцаад энэ жил хаашаа явах уу гэдгээ ер нь шийддэг. Тэгээ надад нэг аялын 2 ном байдیں۔ Монгол орны одоо үзэх ёстой газрууд, за тэгээ маршрут тий тэр гэсэн тийм ном байдаг. Тэгээд тэр номоо дэлгэж харж байгаад энэ жил тэрийг үзье, замаараа тэрийг үзье гэж төлөвлөгөөгөө гаргаа явдیں۔ Тэгээ одоогийн байдлаар бол 21 аймгаар бол тойрцсон. Манай эхнэрт бол ганц Сүхбаатар аймаг үлдсэн байгаа. Ямар мундаг. За тэгээд энэ жилийн хувьд гэх юм бол
манайх наадмын амралтаар нэг хөвсгөл явах төлөвлөгөөтэй байгаа. За тэгээ наадмын дараагаар Бөөрнуур руу явах төлөвлөгөөтэй байгаа. Бөөрнуур. Тэгээд өвөлдөө бол яг нөгөө гадагшаа одоо хүүхдүүдийн амралтаар те Солонгос байт юм уу, Хятад байт юм уу, Вьетнам байт юм уу тэр амралт аяллуудыг бол хийгээ явдаг. Япон бас явна гэсэн тийм ээ. Тий, одоо энэ 17 сарын 14-нд Наадмын дараа найзуудтайгаа тий Япон явж ирчээ. Тэгээ Бөөрнуур явах санаатай байгаа. Зөв. За хөрөнгө оруулалтын алба гэж юу вэ? Ярьж өгч. За хөрөнгө оруулалт, санхүүгийн хөрөнгө оруулалт гэх юм бол яг одоо их усүр татан төлрүүлэх, за бонд, хөрөнгөөр баталгаажуулсан цаас, хувьцаач гэдэг юм уу зөндөө олон хэрэгслүүд бол байдаг. За тэгээ тэр болгон дээр харилцагчтайгаа ярилцчаад хамгийн оновчтой одоо тухайн харилцагч тохирсон бүтээгдэхүүнийг санал болгоод за тэгээд тухайн харилцагчид одоо илүү их үр шимээ, илүү их ашиг өгөх тэр бүтээгдэхүүнийг санал болгоод за байгууллагадаа бол одоо их усүр татах тэр ажлыг бол хийдэг. Ийм алба байгаа. Тэгээ манайх чинь дотроо яг борлуулалт болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газар гэж хоёр тусдаа газар байдаг. За бүтээгдэхүүн хөгжүүлэлт маань болохоор одоо тухайн харилцагч тохирсон шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, одоо байгаа бүтээгдэхүүнүүдийн нөхцөл юмнуудыг сайжруулах гэдэг юм уу те. Тэр процессын ажлуудыг л хийдэг. Борлуулалтын хэсэг нь бол одоо харилцагчтайгаа уулзаж зөвлөгөө мэдээлэл юмнууд өгөөд тухайн харилцагчид оновчтой шийдлийг санал болгоод за ингээд санхүүгийн найдвартай, ашигтай ийм хөлбөрийг санал болгоод ингээд явдгаа л гэж ойлгоход болно. Та 20-од жил Хас банкнд ажиллаж байгаа хугацаанд мэдээж олон хүнтэй уулзсан баг тийм ээ. Одоо үйлчлүүлэгч гэсэн үг шүү дээ. Хамгийн сонирхолтой олж мэдсэн зүйл нь юу байсан бэ? За сонирхолтой гэхээс илүүтэйгээр надад бол зүгээр нэг ийм зүйл төрдөг. Итгэл даах гэж. Одоо харилцагч нар маань одоо бидний итгэлийг даагаад ямар ч асуудалгүй одоо зээлийн юмнуудад төлөө явж байгаа тохиолдолд тухайн харилцагчид дараагийн үнс нь бий болдог. Зээлийн хэмжээ нэмэгдэх, хүү буурах ч гэдэг юм уу те. За магадгүй нөгөө барьцааны хөнгөлтүүдийг эдлэх боломж гарч ирдэг. Нөгөө талаас харилцагчийн итгэлийг бид нар даагаад санхүүгийн үйлчлэгийг ингээд үзүүлээд явж байгаа тохиолдолд тухайн харилцагчийн мэдээж хэрэг одоо мөнгө орлого болон бусад нөгөө санхүүгийн мэдээлэл юмнууд нэмэгдэж идэг. Тэгэхээр энэ маань бас илүү хүнцэн байдаг болов. Тэгээд яг зүгээр сонирхолтой харилцагч гэж одоо хэлэхэд бидний хувьд одоо харилцагчтайгаа нөгөө муухай ах トゥ угээс илүү болцсон байдаг гэж ярьсан шүү дээ. Миний хувьд нэг харилцагч маань ерөөсөө санаанаас гардаггүй. Одоо тухайд Монгол такси гэх компани захирал үүсгэн байгуулагч ах. Анх би уг нь бол одоо нөгөө санхүүгийн бүтээгдэхүүн санал болгох гээд очиж уулзсан. Тэгсэн чинь ахын одоо яг оффист нь шкафн дээр нь юм хоосон янга буюу одоо эмээлийн моднууд байсан. Тэгээд би орж очингуудаа шууд тэр моднуудыг хараад гайхаад энэ одоо ямар учиртай юм бэ гэдээ яриага эхэлчихсэн байхгүй. Тэгсэн чинь манай тэр ах болохоор морь уйдаг тийм хүн байсан. Тэгээд тэрийг би бол мдээгүй. Зүгээр санхүүгийн бүтээгдэхүүнчлээ санал болгох гол очиж байгаа шүү дээ. Тэгээд би чинь бас нөгөө хөдөө өссөн хүүхд одоо 100 болгоо өвөө эмээ дээр амралтаар очино, өвөл болгон амралтаараа хөдөө очино. Тэгээд хөдөө өссөн хүүхд учраас бас нөгөө морин баланд бас жоох сонирхолтой. Тэгээд битээр нөгөө санхүүгийн бүтээгдэхүүн үйлчлэгээ ярихгүй морь ярьсаар гад нөгөө манай харилцагч болцсон. Тэгээ морь унснаа. Морь онно. Тэгээд манай тэр харилцагч яг миний харилцагч болсны дараах нь одоо нөгөө тухайн үед нөгөө дүнжин гар уралдаан гэдэг одоо өвлийн уралдаан цагаан сарын дараа зохион байгуулагддаг байсан. Тэрэнд бас морь ууж яваад тэгээ би бүр тэр ахын одоо уян дээр нь очиж тэр морийг нь дэмжиж ингэж очиж исэн. Тэгэхээр гамбаа Австральд бас жил гаруй болоод ирсэн шүү дээ. Энэ талаараа ярьж өгөөч. Австральд юу ийсэн бэ? Тэнд ер нь юу олж мэдэж, юунд суралцсан бэ? Австрали руу анх эхнэр битээр явахдаа нэг сарын хугацаанд амарчаад ирэх гэсэн тийм төлөвлөгөөтэй явсан. Тэгээд битээр чи амарч явах хугацаанд нэг 4 хотоор аялсан байдгийг. Сидней, Брисбен, Голд Кост, Камбера гэдэг. Тэгээд надад хамгийн их таалагдсан зүйл нь болохоор Голд Кост дээр явж исэн чинь 70 эрэг дээр явж исэн чинь баахан 10 жилийн хүүхдүүд яг 70 эргийн хажуудалд 10 жилийн сургуультай. Тэгээд нөгөө хүүхдүүд хичээлээ тарж ирэнгүүтээ формын хувцас тайлаад далайд орж сэлчээд гарч ирэнгүүтээ усанд орчоод цүнхөө өөрөө сургууль руу яваад гисэн байхгүй. Тэгээд тэр хүүхдүүд биеийн хөгжилөө тэр амар сайтай тий амар гоё харагдаад тэгээд орчин маш гоё цэвэрхэн тийм санагдаад тэгээд би
эхнэрийгээ буцаачаад өөрөө энд Австралид одоо үлдээд нэг ажил төрөл хийгээд амьдрах боломж болцсон юмнууд байна уу гэдгийг үзьийгээд үлдсэн. За тэгээд нэг жил ажилласан. Яг хөө зүгээр орчин одоо тухайн Австрали улсын хувьд за миний хувьд бол нэг Сиднейд голдуу байсан. Хүн амьдрах орчин гэдэг зүйлийг маш сайн бүрдүүлчихсэн байдаг. Тэгээд хоёрдугаар гэх юм бол одоо нийтийн тээвэр юмнууд нь маш сайн хөгжсөн. Яг цагаараа явдаг. Тэгээд аппликейшн дээрээс харж байгаа л цаг минутаа тооцоолол ингээл гар явцдаг. Тэгэхээр ямар ч тийм стресс байдаггүй. Мөн дээрээс нь хүнсний хувьд маш их таалагдсан. Маш эрүүл хүнстэй. Дээрээс нь одоо авж байгаа цалинтай нь харьцуулахад маш хямдхан. Одоо баг Монголын хүнсний бүтээгдэхүүнүүдээс одоо бага үнэтэй байдаг. Тэгэхээр тэр зүйл нь маш их таалагдсан. Тэгээд яг очоод хийсэн ажил бол угаасаа ойлгомжтой. Барилга дээр ажилласан. Тэгээд барилга дээр ажиллахад бас Монгол залуучууд бас бусад орны залуучуудыг бодвол бас арай нэг хар ажил хийгээд сурцсан байд юм болов. Дээрээс нь одоо альва юмд нэг тийм одоо монголчлах сэтгэлгээ гэж нэг юм байдаг шүү дээ, тийм. Тэр зүйлүүд нь маш их анзаарагддаг. Одоо гадны залуучууд одоо юу гэдэг энийг ингэж хийх ёстой л гэсэн бол яг тэрүүгээр хийх гэж зүтгэдэг. Гэтэл бид нэр одоо нөгөө Монгол арга ухаанаараа тэрийг арай илүү хэлбэрчлэх одоо нөгөө тэр аргуудыг маш сайн олдог. Тэгэхээр Монгол ажилчдад бол ер нь бол нэлээд дуртай. Одоо зүгээр нэг энгийн нэг жишээ хэлэхэд одоо манай инженер надад одоо хоёр давхар дээр байгаа бороо орцсон. Тэгээд хоёр давхар дээр байгаа усыг нэг давхар руу ингээд зөө гэдэг ийм үүрэг даалгавар өгж байгаа байхгүй юу? Хувийн авчираа зөөгээд. Тэнгүүт нь би нөгөө хэрэглэхэ болцсон байсан цэвэр усны шалангийн тастаж авчираад нөгөө усын саруулаад тавьчихгүй. Тэгээ хажууд нь зогсож байсан чинь инженер ирээд чи энэ усаа зөөхгүй байгаа мó гэсэн чи тэрийг хардаа гэдэг нь доошо шалангийнхаа үзүүрдөө заахад чинь ус гоожж байгаа шүү дээ. 3 шаланг тавьсан. Тэгсэн чи өө чи ямар ухаантай юм бэ гэд. Тэгээд ерөөсөө тэр манай тэр сайт дээр ажиллаж исэн тэр олон орны хүмүүсүүд байж байгаа. Бүгдээрээ намайг смарт гамбаа гэдэг нэртэй 6 сар ажилласан. Гоё дурсан юм. Смарт гамбаа. За манай смарт гамбаагийн оюутнаас гэрх юм бол те бакалавра худалдаа үйлдвэрлэлийн их сургууль те магистра мүйсийн бизнесийн удирдлагаар сурсан оюутан насны хамгийн хөгжилтэй дурсамжаас ярьж өгч. Оюутан багтаа нэлээд сахилгагүй байсан. Ер нь хөдөлгөөнтэй. Тэгээд одоо Монгол орны өнцөг булган бүрээс ирсэн залуучуудтай одоо найз нөхөд болоод ингээд явж исэн. Ер нь бол хөгжилтэй дурсамжиг бол маш их байдаг. Өөрөө ч их сахилгагүй байсан. Тэгээд одоо зүгээр нэг энгийн нэг хамгийн түрүүнд санаанд орж байгаа нэг хэлье. Манай дүү анаах зурдаг байсан байхгүй юу? Яг миний доотлын дүү. Тэгээд анаахын чинь халаад өмсдөг шүү дээ. Тэгээд нэг найзтай завхны нэг найзтайгаа хоёлаа нийлээд сахилгууд маш санагдаад нилээ орой болцсон. Бараг 12 болж илүү яалаа. Тэгээд дүүгийнхэн халаадыг өмсөөд, малгайг өмсөөд, нүдний шил зүүнгүүтээ нөгөө тухайн үед мудаа агшаагчны жигнүүр гэдэг нэг жижигхэн юм байдаг байлаа. Тэрийг хоёр давхарлаж барингуудаа нөгөө эмчнэрийн бариа явдаг нэг юм одоо багжны нэг сав байдаг штэ. Тэрэн шиг болгож барингуудаа октоодын тасаггаар давхиж ороод халдвар төвчин гарсан бүгдээрээ бос нэр утасны дугаар өг гээд. Тэгээд оронгууд ч нөгөө октод ч тэгэл ичсэн уухан байхгүй шалд нүцгэн босоод ирнэ штэ. Тэгэл баахан октодын утасны дугаар нэр ус класс тасгийнхын дугаартай тэмдэглэж аваад нөгөө оройжин юм болж ирсэн. Нэрэл сахилахгүй оюутан байсан байна. Тий, тэгээд зөндөө байгаа ярил. За манай Гамба санхүү банкны тэргүүний ажилтнаар шагнагдчихсэн тий. Энэ талаараа энэ дурсамжаа ярьж өгч. 2020 онд банк санхүүгийн тэргүүний ажилтан болсон. Тэгээд яг хуу тухайн үед ч одоо банкнд 10 хэдэн жил ажилласан. За ийм байла. Тэгээд яг хуу хас банкны зүгээс бол бас нэг юм ажиллагчтай их шагнаж урамшуулдаг. Тэгээд эдрий нэг болж одоо санхүү банкны тэргүүний ажилтан гэдэг цал тэмдгээр ингрэмэл асан байдیں۔ Тэгээ энэ ч өөрөө бас санхүүгийн салбарт бас тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа тий. Байгууллага үнэлж өгдөг ийм шагнал учраас энэ шагналд бол маш их хайртай. Баярлалаа. За банкны мэрэгчлэлтэй хүнээс асуухгүй байж чадахгүй нь ер нь хүн мөнгийг яаж хадгалах ёстой, яаж хадгаламж үүсгэх ёстой. Өрлөгөн хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч. Хадгаламж үүсгэх ер нь бол маш олон төрлийн аргууд байдаг. Тэгэхээр нэгдүгээр тухайн хүн өөрөө хүсэх хэрэгтэй. Шийдвэр гаргах хэрэгтэй.
Тэгээд өөртөө одоо хамгийн тохирох аргыг сонгох хэрэгтэй. Амьдралдаа өөрөөр биелүүлж болох үсттэй. Одоо жишээлбэл юу гэдэг нөгөө хадгаламж бол өлсгөөс эхэлнэ гээл манай хүмүүсүүд ярьж байгаа. За тэгээд хувьцаа бондтой холбоотой юмнуудыг ярьдаг, хөрөнгө оруулалттай холбоотой юмнуудыг ярьдаг. Миний хувьд бол хүн болгон бол хөрөнгө оруулагч байх албагүй. Гэхдээ хүн болгон хоримтлалтай байх ёстой гэдэг ийм зарчимтай байдаг. Хадгаламжийг одоо бий болгох хамгийн энгийн арга бол орлого олсон өдрөө хадгаламж руугаа мөнгө хий. Тодорхой хувийг нь. Энэ дээр бол өөртөө одоо за би орлого олсон бол 10% заавал хадгална гэдэг амлалт өг. Хоёрдугаарт өөрийнхөө болон өөрийнхөө одоо санхүүг маш сайн нарийн 3 сар хөтлөөд үз. Тэгэнгүүт та тэр дотроос ямар хэрэгцээгүй зүйлд мөнгө үрдэг вэ гэдэг зүйлсийг олж харна. За магадгүй тэрнээсээ болоод стрессч магадгүй. Тэр үед л та шийдвэр гарга. За тэгээд манайхны нэг ойлголт нь лаг их мөнгөтэй болж байгаад амар баян болж байгаад мөнгө хадгална гэдэг ийм бодолтой байдаг. Хүн хэдэн ч төгрөг олж болно. Тэрнээсээ хоримтлаа үүсгэхэд тодорхой хугацааны дараа танд ямар нэг санхүүгийн асуудал гарахад тэрийг чинь шийдэх хэмжээний хоримтлал бий болцсон байх болно гэдгийг би бол амлаж чадна. Тэгэхээр нэгдүгээрт тохирох аргаа сонго. Хоёрдугаарт орлого олсон өдрөө заавал хадгаламж руу эхлээд мөнгө хий. Түүний дараа үлдсэн мөнгөний үр. Манайхан болохоор үрчээд үлдүүл хадгална гэдэг тэр бол бодлаа. Буруу тий. Тэгэхээр нөгөө онцгийн шаардлагагүй зардлууд гардаг гэсэн шүү дээ. Жишээ нь ямар зардлууд байх вэ? Зүгээр энгийн жишээ бодоод үзье л да. Хоёлоо одоо ингээ гараа явлаа тийм ээ, хоолнд орлоо. Өдрийн хоол ланч хийдлээ. Босч явж байхдаа би зарим гэдмээр санагдаад нэг зарим авал чи дагаал зарим авна үсттэй. Тий. Авдаг үсттэй. Тий. Би нэг кофе авчвал чи бас дагаал нэг кофе авчдаг үсттэй. Хүсээгүй мөртлөө. Эн чи өөрөө нэг онцгийн шаардлагагүй зардал. Дээрээс нь эмэгтэйчүүд төр нэг анзаардаг зүйл байгаад байдаг. Тэр нь юу вэ гэхээр хизээч өмсгүй хувцас худалдаа авалт хийдэг. Үнэн шүү. Одоо магадгүй бүх эмэгтэйчүүд шкафа нэг ухаад үзээрэй. Ярилгыг аваагүй, альсвал нэг удаа өмсөнгүүтээ нэг шкафныхаа болонд хийгээ мартсан. Бүр олон жилээр мартсан. Тийм хувцанд маш байдаг. Тэгээд яагаад энийг худалдаа авалт хийцэн бэ гингүүд хямдарсан байсан гэдэг хариулт өгдөг. Тэгэхээр хэрвээ одоо тэр за магадгүй хувцсан дээр бэлэн хувцсан дээр ярил л да тийм үү. Энэ хувцсыг худалдаж авах надад нэгдүгээр хэрэгцээ заа байгаа юу? Хоёрдугаарт энэ хувцсыг худалдаж авснараа би бусад ямар хувцтайгаа зохицуулж өмсөх вэ гэдэг зүйлээ бодох хэрэгтэй юм шиг байгаа. Тэгэхгүй манайхан болохоор шууд хямдарсан байсан гэдгээр нь шууд худалдаа авалт хийгээд. Тэгээд дараа нь нөгөөх нь өнгнөөсөө болоод юм уу загвараасаа болоод юм уу те өөр бусад хувцснуудын хувцастай нь одоо хосолдгоо, зогцдгоо. Тэгээд нэг удаа сонирхож өмсөж үзээд тэгээд шкафныхаа болонд мартцсан. Тийм тохиолдол бол зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо нэг хэрэггүй худалдаа авалт гэж би нэрлээд байна. Үнэн. За тэгвэл гамбаас асуумаар энэ хүүхдүүдийг хэдэн наснаас нь эхэлж мөнгөтэй ер нь яаж харьцахыг зааж өгөх ёстой вэ? За энэн дээр бол одоо яг эдэн нас гэсэн юм бол байхгүй гэж би боддог хувьдаа. Өсвөр нас үгүй юу? Тэрнээс бага. Бүр тэрнээс бага байл их зүгээр. Яагаад тэгэхээр нөө мөнгө гэдэг зүйлийн үнцнийг хүүхд багасаа ойлгочих юм бол одоо тэр хэрэггүй зүйлс худалдаж авах ч гэдэм үү те гэдэг сэтгэлгээ нэгдүгürt байхгүй болно. Хоёрдугаарт энэ мөнгийг хэрхэн яаж олдог вэ гэдгийг аягуулсаа ойлгож авах хэрэгтэй. Ингэх юм бол тухайн хүүхэд одоо хүүхдэд өгж байгаа санхүүгийн боловсрал энэ багхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нас заамааргүй байна. Тухайн хүүхэд ухаан ороод сайн мууг ялгаж чаддаг болсон хойно нь тэр мөнгөтэй харьцуулж сурах хэрэгтэй. Тэгээ миний хувьд ч гэсэн одоо манай баг 6 настай. Тэгээ тодорхой хэмжээний мөнгийг за чи яг энийг өөрөө өрөөрэй гэж өгдөг. Манай том болохоор 16 настай. 13 наснаас эхлээд одоо өвөө дээрээ очиж нэг барилгын ажилд тусалдаг. За тэгээд өвөөгөөсөө цалин авдаг. За тэрийгээрээ одоо намар нь өөрөө хуцаа худалдаа авалт хийдэг ч гэдэм үү те. Ингэнгүүт тухайн хүүхэд маань одоо мөнгө ямар үнцэнтэй вэ гэдгийг аягуулсаа ойлгодог байх гэж боддог. Тэгээ манай охин өдөр бол маш хадгалах дуртай. Ер нь сайн байна тий. Ууланд би чинь одоо бас багада нэлийн мөнгө хадгалдаг хүүхдээсэн. Том болоод байхгүй л. Амьдралын хэвшил өөрчлөгдөд байгаа юм шиг. Харин тий. За манай гамбагийн бас дуртай спорт, дугуйн спорт. Хизэнээс эхэлж дугуйн унсан бэ? Ер нь дугуйн спортын гайхамшигын талаар ярьж өгч.
Намайг анх мэдээ ороход л манай аав надад дугаа авч гисэн байт. Одоо мэдгүй одоо 2 3 наснаас л анх дугаа унж эхэлсэн баг. Тэгээд 10 жилдээ одоо бидний үед чинь тэр болгон дугуй байсангүй. За нэг Оросын нэг Украин гэдэг дугуй байлаа, Кама гэдэг дугуй байлаа. За тэгээд сүүл рүүгээ нэг урагшаа хил нэгдээд ирэнгүүт нэг 6 араатай маратай дугуйнууд орж ирсэн шүү дээ. Тэгээд тэрнээс өмнө бол ер нь бол манай аав бол надад бол байнга дугуйтай байлгасан. Дугуйны засвар үйлчлэгээнүүд өөрөө хийгээд уралдаан юмнууд багадаа их ордог байсан. Тэгээд тэрнээс хойш бол одоо нодны хүртэл бол тасралтгүй дугуй унлаа да. Тэгээд дугуйн сүүлийн жилүүд яг нь уралдаан гэхээс илүүтэйгээр дугуйнаас бол тайвширлыг айгүйх мэдэрдэг. Амралтын өдөр одоо гэрийнхнийгаа унтж яхад нь өглөө гараад агаар салхинд нэг жигээд хөдөлгөөн хийгээд ингээд нэг 20 30 км 40 км яваад ирэнгүүт манай гэрийнхэн яг босч таарад тэгээд өглөөнийхөө цаг хамт уучаад ингээд бусад ажлуудаа амжуулдаг ч гэдэм үү. Тэгэхээр нэг хэндэж саад болохгүй өөртөө кайфтай байх. За хоёрдугаарт энэ бол цэвэр эрүүл мэнд. Ямар нэг спортоор хичээлсэн хүн бол ер нь нэг тийм томоохон бэртэл аваагүй тохиолдолд маш эрүүл байдаг. Булчингийн хувьд, ясны хувьд, үений хувьд те. За тэгээд тэр сэтгхүүн хувьд. Одоо жишээлх юм бол 100 км гингүүт, жин гингүүт хүмүүст ямар их юм те 2 3 км жигээл сэтгэх хэцүү байна гэж боддог бол би миний зорилго чинь өөрөө 100 км шүү дээ. Тэгэхээр тэр зорилгодоо хүрэхийн тулд яаж ч хийсэн жигээл дуусгадаг. Тэгэхээр энэ маань өөрөө бас нэг одоо ажил дээр ч гэсэн гарч ирдэг. Нэг зүйлийг ингээд зорчих юм бол тэрийгэ заавал дуусгachээ санаа амардаг нэг тийм одоо үзэл бодол гэх юм уу? Тийм зүйлэгтэй болгодог. Тэгэхээр дугуй спортод бол маш сайн чанарууд одоо эрүүл мэндийн хувьд ч тэр одоо амьдралын хэмнэл ертөнцийг үзэх үзэлтэй тэр юмны хувьд ч тэр маш сайн зүйлсүүд зөндөө байгаа. Дугуйнаас өөр ер нь ямар хоббитой вэ? Чөлөө цагаараа амралтын өдрөөр ер нь юу хийдэг вэ? За 10 жил тогтоо нэг хамтлагтай байлаа. За тэгээд 10 дугаар ингээд төгсөхдөө тоглолтоо хийгээд манай хамтлаг бол ер нь бол тарсан байдгийг. Тэгээд тэрнээс хойш бол ер нь дуу хоорн нэлээд дуртай. Хамтлагийнхаа дуу чинь нисэн үү? Тий, бид нар дөрүүлээ бой бэнд болж ингэж дуулж явдаг гэсэн. Тэгээд дуу хөгжимд урлагт нэлээд хайртай. Тэгээд тухайн үед 10 жил тахта одоо нөгөө орцноос гэдэг шиг те найзуудаасаа гитар сураад за тэгээд одоо нэг савл хийвэл найзуудтайгаа уулзвал нэг гитараа бариа суучдаг. Хажууд нэг дуулах хүн байвал дуугийн тоглож өгөөд ингээд хэдэн цаг чамаагүй суучдаг. Тэгээд тэр маань өөрөө бас надад маш их гоё кайфыг өгдөг. Тэгээд урлагийн тоглолтуудыг бас их үзэх дуртай. Хамгийн сүүлд тандарын тоглолтыг их нартайгаа хүүхдтэйгээ үзсэн маш их таалагдсан. Тандер. Тий. Сара одоо сарын төвийн тоглолтыг бол үзэж чадаагүй. Ажилтай байж таарад эхнэр уг нь үзье гэдсэн. Тэгээ ажилтай байж таарад үзэж чадаагүй. За танаас ингэж асуумаар байна. Одоо Монгол улсад хүн болгон л ярьдаг инфляц, үнийн өсөлт гэлтэй. Ер нь банк санхүүгийн салбарын хүний хувьд энэ инфляцийг давхад арай өөрөөр давдгүй эсвэл бус хүмүүстэй адилхан байдгүй. Хувь хүний хувьд үү? Тийм. Ер нь бус хүмүүстэй л адилхан шүү дээ. Энд чинь инфляц гэдэг зүйл чинь өөрөө одоо улсын эдийн засагт шууд нөлөөлж байгаа хүчин зүйл. Тэгэхээр тэр танд ч нөлөөлж байгаа, надад ч нөлөөлж байгаа. Одоо энэ танай FM радиог сонсож байгаа бүх хүнд нөлөөлж байгаа. Тэгэхээр бүх хүний хувьд бол энэ бол одоо юу гэдэг одоо шатаар өсгөхөд 9 шат алхах хэвэл бүгдээрээ л адилхан 9 шат алхана. Монгол банкнаас одоо юу гэдэг дунд албан одоо бодлогын хүүг одоо 10 болголоо 11 болголоо гэвэл бид нар 11-ийн шатал алхах хэвээр. Тий. Тэгэхээр одоо юу гэдэг санхүүгийн салбарт ажиллаж байгаа гэдээ илүү давуу тал хэлээд байгаа юм бол байхгүй. Яг тэр энэ чинь өөрөө нийгэмдэр тогтоосон бодлого байгаа учраас. Хүмүүс нөгөө сүүлийн үед хувьцаа аягүй их сонирхдаг болсон тий. Ер нь Гамбагийн хувьд ямар вэ? Хувьцаа сонирхдаг уу? За би бол одоо Монголын компаниудын хувьцааг бол нэг сонирхгүй байгаа. Яагаад тэгэхээр зүгээр энэ бол миний бодол шүү гэхдээ хүн болгон өөрөөр бодолтой байгаа. За Монголд бол одоохондоо хувьцааны зах зээл бол төдийлөн сайн хөгжиж чадахгүй байгаа даа. За одоо хамгийн сүүлд гэхэд банкуд IPO гаргалаа. За тэрнээс хойш бас компаниуд IPO гаргалаа. За ингээд зарим банкуудын бол одоо хувьцаа юмнууд бол өсөө явж байна. Зарим банкныхын нь бол
гарсан үнээсээ унтсан явж байна. Тэгээд одоо топ 120 индексийн арилжаа юмнуудыг харахад төдийлөн тийм том үр дүнтэй бол байж чаддгүй. Тэгэхээр миний хувьд бол одоо яг энэ хувьцааны зах зээл гэдэг зүйлийг бол нэг тийм сонирхгүй байгаа. Ер нь бол ажилтны байдалтай байр суурьтай байгаа. Яг тэгэхээр харилцагч нартай бас бид нар бас энэ хувьцаа болон үнцаастай холбоотой мэдээллүүдийг өгдөг учраас мэдээлэл юмнуудыг бол байнга авч байгаа. Тэгэхээр нөгөө 7 хоногийн 5 өдөр байнгын мөнгө гэл те. Ер нь мөнгөний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд ер нь амьдралд мөнгө ямар байр суурь эзэлдэг талаар ярьж өгөөч. За нөгөө банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа гэхээр зөвхөн мөнгө яригдахгүй л дээ. За яг зүгээр наадталтаа ил харагдаж байгаа мөнгө байгаа боловч цаадалтаа бол одоо энэ чинь санхүүгийн зөвлөгөөнүүд тухайн хүнийг одоо санхүүгийн боловсрал олгох тэр зүйлсүүд нь илүү явдаг. Тэрний дараагаар тухайн харилцагч маань шийдвэрээ гаргаж одоо манай харилцагч болох. За өөр банкны харилцагч болох ч гэдэм үү те. Тэр шийдвэрүүдээ гаргадаг. За миний хувьд бол яг мэдээж хэрэг хүний амьдралд бол мөнгө хэрэгтэй. Гэхдээ энэ бол нэг номер үгүй. Хүн мөнгөтэй ч вэ, мөнгөгүй ч вэ, өөрийнхөө хувьд кайфтай байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр одоо юу гэдэг спортоосоо кайф авд юм уу? Урлагаасаа кайф авд юм уу те? За магадгүй одоо тоо бодоод математик хийснээрээ кайф авд юм уу? Шатар тоглоод кайф авд юм уу? Тэр ур чадвараа илүү хөгжүүл. Тэгсэн тохиолдолд хэрв таны одоо soft skill, hard skill хөгжсөн тохиолдолд мөнгө угаас өөрөө дагаад ороод ирнэ. Тэртээ дэргүй нийгэмдэр та онцгороо гараад ирсэн тохиолдолд танд бусад газруудаас санал ирнэ, хамтран ажиллах санал ирнэ, тэ? Илүү давуу боломжуудыг санал болгоно. Тэгэхээр энэ бол номер 1 асуудал биш. Зүгээр өөрийгөө чадваржуулах, тэ? Кайфтай юм олж хийх тэр л хамгийн үнцэнтэй зүйл гэж боддог. За тэрий чинь бол мөнгө бол дагаад ороод ирнэ. Баярлалаа. Гамбаа ямар хөгжмийн зэмсэгтэр тоглох дуртай? Ер нь чаддаг вэ? Би гитар. Тий, тоглодог. Тэгээд төгөлдөр уур сурахсан гэж маш их боддог байсан. Тэгээд тухайн үед одоо ямар юм төгөлдөр хуурын дугуулan те юм байгаагүй. Тэгээд зааж өхөн байхгүй байсан учраас зүгээр сонсголоороо нэг аюул оруулна. Гэхдээ тийм сайн бол биш. Түрүү нөгөө хамтлагтай байсан гэж ярьсан шүү дээ. Ямар төрлийн дуунууд дуулдаг байсан юм? Тухайн үед ч одоо номин талст за камертон гэдэг хамтлагууд бол од болж байлаа. За тэгээд анх бол бид нар бол нөгөө 8 дугаар ангид байхдаа урлагийн үзлэгт ороод тэгээд сургуульдаа төрүүлээд тэгээд тэр чинь нөгөө шинэ жилийн тоглолтод ордог штэ. Тэгээд тэрнээс хойш одоо нөгөө яргуу наадам энэ тэрэгэд хамтлагаараа яваад за тэгээд сүүл рүүгээ одоо манай багш маань бас бидэд бас дуу юмнууд хийж өгөөд тэрийгээ бас өөрсдөө дуулаад ингэ явж исэн. Тэгэхээр нөгөө boy band одоо нэг хоолоо салгаж cover-тэй 4 хоолоо салгаж дуулдаг тийм л хамтлаг байсан л да. Тэгээ өөрсдийн бас ганц нэг дуутай. Гэтэ одоогийнх шиг юм сошиал хөгжөөгөө. Тэгээд дуунуудаа нэг 2 дууг л бичүүлж чадсан байдیں۔ Гэтэ тэр маань одоо тэгээд тухайн үедээ тэгээд дарагдаад өнгөрцөн. Тэгээд жоохон харамсалтай. Тийм байна. За Гамбаа ер нь сүүлийн үед ямар подкаст сонсож байна? За подкастын хувьд гэх юм бол нөгөө хүний хөгжил тал руугаа илүү их юм сонсдог. За ялангуяа одоо нөгөө борлуулалт болон харилцааны ур чадвар сайжруулах тэр талын подкастуудыг илүү их сонсдог. Ягаад тэгэхээр нийгэм чи өөрөө айгүй их өөрчлөгдөж штэ. Одоо сүүлийн үед бол AI гэдэг зүйл бол бидний амьдралд маш хүчтэй орж ирж байна. Тэгэхээр тэр AI гэдэг зүйлийг бид нар хэрхэн яаж амьдралдаа зөв оновчтой ашигтай хөлбраар хэрэглэх үү гэдэг юм уу те. За технологийн шийдлүүдийг яаж одоо амьдралдаа ажилдаа тусгах уу. За 100% ингээд AI гэд ингээд яваад хахаар ардталт нь ахаад нөгөө хүний харилцаа итгэл гэдэг зүйл чинь бас байнга байж байна. Тэгэхээр хүн байгаа цагт бол харилцаа хязгаарч тасрахгүй гэж ингэж боддог. Тийм учраас одоо нөгөө жинзийн үеийнхэнтэй яаж харилцах юм, миллениал үеийнхэнтэй яаж харилцах юм ч гэдэг юм уу те. Тэр тал юмнуудыг илүү их сонсож байгаа. Зөв. За 10 жилийн дараах Гамбаа юу хийж байх вэ? Ямар ажил хийгээ явж байх бол та энэ талаар бодож үзсэн үү? Ер нь бол байнга л боддог л да. Тэгээ одоо зүгээр миний бодож байгаагаар бол нэг 5 жилдээ ямар ч энэ салбартаа болоо ажиллах байх гэж бодож байгаа. 10 жилийн дараа гэхэд нэг одоо бол би нэг ганц хоёр бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийцэн явж байна.
За тэгээд тэр бизнесүүд маань ингээд томроод ирэхээр бас тэднийхээ зөвхөн нэг зөвлөгч маягаар ажиллаад арай нэг амар тайван одоо гэр бүлтэйгээ цаг юмнуудаа зарцуулаад те ингээд байж ах болов гэж бодож байгаа. Гэтэ нөгөө тэтгэврт гарахнаас одоо 20 жил дотоо байна. Хаач ирсэн те. За таны нутаг аав ээж нь байгаа бас газар те Дорн говь сайн шанд. Таны нутгийг бол хүн болгон мэднэ, хүн болгон очих дуртай хизээ нэгэн цагт очиж исэн бах. Та яг өөрийнхөө нутгийг ярьж өгөөч. Юу нь гоё идэг вэ? Хамгийн магтмар зүйлс нь юу вэ? За Дорногов аймаг нийтдээ 15 сумтай байдаг. За 15 сумаар бүгднгээр нь явж үзсэн. Нөгөө түрүүнд хэлсэнчлэн аялах дуртай. За тэгээд аав маань өөр бас нөгөө жолооч хүн байсан учраас бас ийш тийш явахдаа намайг их дагуулж явдаг байсан. За мэдээж хэрэг аймаг сум болгонд онцгойлох, үзэх, харах те байгалийн үзэсгэлэнтэй болон түүх дурсгалын ийм одоо үнд ийм газрууд бол маш их байдаг. Мөн ялгаа авахгүй Дорноговт ч гэсэн тийм газрууд байдаг. Одоо бид нэр хамгийн сайн мэддэг нь бол одоо хамрын идэх хүслийн уул тийм ээ. За тэгээ сум болгонд одоо Чонжин чулуу гэдэг газар байна, Эргэлийн зоо гэдэг газар байна. За тэгээ Бүрдэн нулаг гэдэг газар байна ч гэдэм үү. Сум болгонд ийм онцгой газрууд бол байдаг. Тэгээ зүгээр хөдөө мал маллаад ингээд явж байгаад нар шинхийг харах маш дуртай байсан. Тэгээ манай өвөө эмээ чинь Дорногов аймгийн Мандах суманд байдаг байсан. Тэгээ Мандах сум маань маш их хадтай. Тийм газар. Тэгээ хамгийн өндөр хадан дээр нь гарч сууж байгаад орой нар жаргахыг харах дуртай. Тал газар нар мандахыг харах дуртай. Тэгээд шүн одоо манай говийн тэнгэрч маш гоё цэлмэг бүх одод харагддаг. Тэгээд одоо одон чимдгой нэг шүлгэнд маш их дуртай. Оосруугүй намын тэнгэрийн доор оддон нүүрэн дээр явах шүн омголон хүлгийн үүсгэх талд онгодоон дуудаж хоноогүй байж говийн минь тухай та голоосонд бол чадна гэж юу гэдэг. Энэ бол бүр яг оноо тэлцсэн шүлэг гэж боддог. Тэгэхээр одоо эрхэм сонсогчдыгаа бүгдийг бас говьд очиод нэг орой зуны орой те гадаа хоноод үзээрэй, гадаа унтаад үзээрэй. Нар мандах болон нар шингэхийг нэг хараад үзээрэй л гэж хэлмээр байна. Маш сайхан санагдаж байна. Хөдөө явмаар санагдчихлаа. За тэгвэл Гамбаа бас ингэж асуумаар байна. Улаанбаатар хотын аль хэсэгт нь очих дуртай вэ ер нь? Одоо чөлөө цагаараа амралтын өдөр ч юм уу нэг хүмүүсийн дуртай очдог газар байдаг шүү дээ. Одоо богдуулж байд юм уу? Эсвэл ямар нэгэн парк. За яг Улаанбаатар хот гэхээр очих дуртай газар бол өндөө байхгүй. Гэр бүлээ аваад машиндаа бүх юм бэлдээд Улаанбаатараас одоо 22-ын тавчаад юм Баян зүрхийн тавчаагаар дууга тавьчаа дагаж дуулаад гараа явж явах хамгийн гоё байдаг. Ямар дуу дуулах вэ? Тэгээд янз янз дөө. Нөгөө хөдөө явахдаа сонсдог нэг флаш байгаа. Тэгээд тэрэн дотор би нөгөө хүүхдүүдийнхаа за сонсох дуунуудаа хийчих гээд хэлцдэг. Тэгээд би өөрийнхөө бас сонсох дуртай дуунуудыг тэр флашндаа хийждэг. Энд чинь өөрөө манай хүүхдүүд маань одоо юу гэдэг одоо уус явлаа гэдэг 1500 км ч дээ талдаа. Ирж очихын 3000 км. Зөвхөн миний дуу сонсоод яваад байгаа чинь тэр хүүхдүүд уйтгартай. Нэг бол зөвхөн охиныхоо сонсдог дууг сонсоо яваад байгаа. Бас хэцүү. Би тэр яг үндэ тэр дуунуудыг мэдчихгүй ойлгочихгүй. Тэгэхээр нөгөө микслэж аль болох бүх хүмүүст гэрүүлийнхаа бүх гишүүдэд хүртээмжтэй байх гэрхэмлдэг. Тэгээд манайхан бүгд өөр өөртөөхөө сонсох дууг тэр тухайн флашнда хийгээд тэгээд хөдөө явахдаа яг тэр флашаа залгаж аваад явдаг. Хамгийн бага хүүхдчихсэн үү? Хамгийн бага одоохондоо дуу мууны сонголт байхгүй. Одоохондоо оролцох байгаа юу? Зөв зөв. Ер нь 100 цагийн хамгийн сайхан зүйл нь юу юм бэ? Одоо 100 мэдээж хүн болгоо амарна тийм ээ. Өөр хамгийн гоё зүйл чинь ерөөсөл байгальтай ойрхон байх шүү дээ. Одоо юу гэдэг аялна гэхээр манайхан нэг өндөр төсөвтэй тий зардал ихтэй гэж ингэж боддог. Манай надсаад унтч болно тий. Дуртай очие гэсэн газараа очиход ямар нэгэн байдлаар татвар хураамж юм төлөөд байхгүй. Одоо жишээлбэл Австралид бид нар явж байгаа заавал одоо майхан кемплэх хэвээр газар л очиж кемплэнэ. Одоо өөр байгалийн гоё үзэсгэлэнтэй газар ингэж очих бодлоо, тоноглоо, тэнд хэд хоногт юм ямарч боломж байхгүй. Тэгэхээр Монголд маань бол тэр боломж бол харьцангуй нээлттэй байдаг. Тэгэхээр хамгийн одоо 100 цагийн хамгийн гоё зүйл бол мэдээж хэрэг байгальтай ойрхон байх. Голд сэлэх те, нууранд орох, Монголынхон тэр том том нууруудыг ямар үзэсгэлэнтэй вэ гэдгийг харах.
Нуурын ирэг дээр өглөө одоо майхандаас ирэхэд нуурын давалгаа толгой дээр ирж байгаа мэт тэр мэдрэмж тэр бол үнэхээр тасархай. Тэр нь л хамгийн дуртай. Тэгээд одоо нэг усны хажууд нэг түүдэг асаачаад орой хоолоо идчихэд нэг тойрч суугаад гитараа тоглоод дуулах чинь бол хамгийн кайфтай шүү дээ ер нь бол. Тэглгүй яах вэ? Урдан доллаараас тийм ээ. За манай гамбаа ер нь хүүхдүүдтэй ямар нийгэм үлдээхийг хүсдэг вэ? Одоо нийгмийн яг ямар зүйл нь өөрчлөгдөөсөө гэж хүсдэг? Тэр талаараа хуваалцаач. Ер нь аливаа юм шудраг байгаасаа л гэж хүсдэг. Хэлсэн аманд эзэн байдаг. Ямар нэгэн байдлаар одоо хүнийг хулигтээ те буруугаар ашиглая гэсэн тийм бодлого зөв бодолтой ийм нийгмэл бий болоосаа гэж хүсдэг. Тэр хүүхдүүдтэй ч гэсэн ер нь бол хэлдэг. Одоо жишээлх юм бол одоо нэг хүүхдтэй за тоо суралаараа гэлчиж байгаа шүү дээ тийм. Нөгөөд чинь заа гэсэн бол заавал оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл чи заа гэсэн шүү дээ. Би амжихгүй гэж бол би бас тэрийг хүлээж авна. Яагаад амжихгүй? За хичээлдээ сургалтад даалгавар хийж заах гээ. Тэгвэл би өөрөөс оруулчихъя. Гэдэг байдлаар. Тэгэхээр шудраг нийгмэл одоо бий болгож бүтээгээд хүүхдүүдэд хийсэл гэж боддог. Тэгээд тэр ч утгаараа аль болох хүмүүст хэлсэн амандаа эзэн байхыг хичээдэг. Баярлалаа. Ганбаатар хэрвээ банк санхүүгийн салбарт ажиллаагүй бол ямар мэргэжилтэй болох байсан бэ? За түрүүнд хэлсэнчлэн цэргийн хүн байх байсан болов уу? Аавыгаа дагаад. Тий. Аль эсвэл ээж маань намайг эмч болох их сонирхолтой байсан. Гэхдээ би өөрөө эмчид нэг дургу байсан. Сүүлийн үед ер нь бол эмч нэлээд таалагдаад байгаа. Тэгэхээр месийн эмч байж бас магадгүй. Ер нь жоохон манай аав ээж тэр намайг гарын үрд үүтэй гэж хэлдэг. Одоо зураг сийлбэр хийх ч гэдэм үү те. Янз бүрийн альва нэг ажилд ер нь жоохон эвтэй тэгээ юм оёх ч гэдэм үү. Одоо эрэгтэй хүн гэхэд чи би чи 10 жил тахта миний доотлын 2 дүү охин байхгүй. Тэгээ хооронд 10 насны зөрүүтэй. Тэгээ яг доотлынхаа дүүгийн одоо жинс өмдийг хасаад бага охин дүүдээ тааруулаад ингээ оёод өгчдөг байлаа. Гараараа. Ойдлын машинаар ямар мундаг. Тэгэхээр ер нь жоохон гарын урд дүүтэй болохоор месийн эмч байх болсон болов гэж бодож байна. Сүүлийн үед юм оёсон уу? За хамгийн сүүлд нэг хэдэн жилийн өмнө дээ. Бас нэг 3-4 жилийн өмнө хаа. Гэрийнхаа одоо нөгөө гуцны гадар дэрний уут муут бүгдийг нь сольсон. Өөр оёд. Монголд ер нь банкны салбарт ингээд тууштай маш олон жил ажилласан хүний хувьд харилцагч нараас юу хүсдэг вэ? Ямар зам төлөв өөрчлөлт ороосоо гэж хүсдэг вэ? Яг нь өөрчлөлт ороосоо гэхээсээ илүүтэйгээр хүн болгон хариуцлагатай байгаасаа л гэж хүсэж байгаа. Гэтэ яг одоо бол харьцангуй гайгүй болж байна л да. Ягаад гэвэл скор одоо оноогоор үнэлэх систем хэрэгжээд эхэлсэн байна. Хүмүүсээс одоо нөө зээл талд бол ялангуяа одоо хар түүх, муу түүх гэдэргээл хүмүүс ярьдаг болчихлоо шүү дээ. Өмнө нь бол тийм байдаг байсан. Одоо л харьцангуй гайгүй технологийн шийдлүүд юмнууд нь бол хийгдээд явж байна. Тэгээд энийгээ дагаад бас хүмүүсээс илүү хариуцлагатай байх гэж бодож байна. Тэгэхээр аливаа нэг зүйл дээр хариуцлагатай байгаасай л гэж ер нь бол боддог доо. Тэгээ өөрөө ч гэсэн нөгөө хариуцлагатай байх, хэлсэн амандаа байх гэдэг зарчимтай байдаг учраас хүнээс бас эргүүлээд яг тийм зүйлийг нэх гээд идэг талтай. Яг нөгөө корона гараал те хөл хорионы үеэр та хас банкнд ажиллаж ирсэн шүү дээ. Тэр үед ер нь ямар нэгэн өөрчлөлт орсноо бас зайнаас ажиллаж ирсэн үү эсвэл яг ажил дээрээ бүгд байдаг байсан уу банкныхан? Манайхан одоо бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Эхэндээ бол 100 хөл өрөө тогтоогоод бүгдээрээ зайнаас байсан. Тэгээд 17 салбарын хүмүүсүүдийг ажилуулах гэдэг нэг QR код тараагаад ингээд ажиллаж ирсэн. За тэгээд миний хувьд ч гэсэн муу ялгаахгүй банк санхүүгийн салбар чи өөрөө гүйлгээнүүд хийгдэхгүй бол бизнес явахгүй гэдэг утгаараа тэр 17 салбарын нэг байсан. Тэгээд нэг QR код аваад ажилдаа ирж чод ингээд явдаг байсан. Тэгээд яг коронавигийн үед чинь одоо нөгөө корона гэдэг өвчин чинь тусгал юм бол шууд үхтийм байна гэдэг л ойлголттой байлаа шүү дээ. Маш их айцтай байсан тийм. Тэгээд эн чинь өөрөө дэлхий дээр дөнгөж анх танигдчихж байгаа өвчин. Тэгээд эхэлж өвдсөн хүмүүсүүд нь ер нь бол жоохон нас оролтоор ингээд дууссан тий. Эмчилгээ юмнууд байхгүй. За ингээд байж хахад нөгөө банкны салбарынхаа ажил гингүүд чинь бас дотроо дургуул байгаа юм чи. Одоо ингээл 9 жилийн хүмүүсүүдтэй харилцсан тий.
гэл ингэн айл бол хүнтэй харилцахгүй байгаараа гэл чиглэлөгөөд идэг. Тэгээд хэдэн хүн орж гарч байгааг бид нар тоолох боломж байхгүй. Тэр чинь корона тусчих юм бол 7 хоногийнхаа маршрутыг хинтээ уулзсан нэ тэрэг гэдэг бид нар тэрийг гарах ямарч боломж байхгүй. Тэгээд тэр үед бол нэлээд айцтай байсан. Тэгээд ковид туссан. 1 сар гэртээ хоригдсон. Хэдэн онд 21 үү 20? Мэдгүй байна. Ямарч ихэнх үед нь л тэр нэг мөрдөж мөшигдөг байгаа үед нь л. Тэгэл хаан уулын цагдаагаас залгаал за 7 хоногийнхаа маршрутыг хэлгэсэн. Үнэхээр сандгүй мэлээ. Хинтээ уулзснаа хэлгэсэн үнэхээр сандгүй мэлээ. Тэгээ дээрэс нь би нүвдсэн байхад чинь тий. Ялтчгүй тэр үеийг бол бас хөвгчлөлтөө байсан. Одоо эргээд бодглохоор хөвгчлөлтөө тийм. Тухайн үед бол бас одоо гараа байс иж гаал угаадаг тий. Гэтэ энэ маань бас нэг талаасаа бас нэг соёлыг бас дэлхийн нийтэд бий болгож байгаа байхгүй. Одоо тэр ариун цэвэр гэдэг зүйлийг бол дэлхийн нийт бол нэг шат урагшаа ихсэн байх гэж ингэж бодож байна. Хоёрдугаар гэх юм бол тэр амны хаалт ямар их хэрэгтэй вэ гэдгийг бол хүн төрлөختөн бас дахиж нэг удаа ойлгосон байх гэж ингэж бодож байгаа. Одоо ч гэсэн тэгээд мутацлагдал хүмүүс маск зүгэл явдаг шүү дээ тийм ээ. Тийм одоо ч гэсэн ер нь бол өвчин гадуур нэлээ их байгаа. За банкны салбарт ажиллах гэж байгаа залуу хойч үедээ гамбаа ямар зөвлөгөө өгмөр юм? Нэгдүгээр мэргэжлээ эзэн байх хэрэгтэй. Одоо ур чадвар тэрийгээ сайжруул. Одоо санхүү төлөвлөлт байд юм уу? Харилцааны ур чадвар байд юм уу? Тэрийгээ сайжруул. Мэдээж хэрэг үйлчлэгээний салбар учраас хамгийн түрүүнд харилцаа гэдэг зүйл хамгийн чухал. Яагаад гэвэл хүн одоо бид нар чинь санхүүгийн салбарт ажиллахдаа итгэл зарж байгаа шүү дээ. Одоо бусад төрлийн бүтээгдэхүүнд борлуулж байгаа хүмүүсүүд яадаг вэ гэхээр бүтээгдэхүүнээ ингээ үзүүлээ харуулад одоо жишээ нэг аяг зардаг хүн байлаа гэхэд нөгөө хүн чинь аягийг барьж үзээд за магадгүй аягийн дотор юм хийж ууж үзэж чад худалдаа авалтаа хийдэг шүү дээ. Бидний хувьд бол цэвэр итгэл зардаг. Хоосон ийм бүтээгдэхүүн зардаг. Тэгэхээр одоо мэргэжлийн ур чадвар талаасаа маш сайн хөгжих хэрэгтэй. Шинэ технологийн шийдлүүдийг бас сурах хэрэгтэй. Тэгээд тэрийг ажилдаа нэвтрүүлээд хэлбэршүүлэх тэр арга замуудыг байнга хайж явах хэрэгтэй. За тэгээд хамгийн гол зүйл бол харилцааны ур чадвар. Тэр харилцааны ур чадвар сайтай байгаад тэрийг улам хөгжүүлээд явсан одоо залуучууд маань энэ салбарт бол амжилт гаргах нь тодорхой гэж хэлмээр байна. Тэгэхээр манай гамбаа болохоор Монгол банкны жуух бичиг тий ер нь энэ баярын бичиг зөндөө авч ирсэн тийм ээ. Тухайн үед ямар эмоц мэдэрч ирсэн бэ? Тэгэл би түрүүнд хэлсэн нөө хас банк маань одоо ажилтнаа шагнаж урамшуулах тал дээр бол маш нээлттэй байдаг. Тэгээ 1000 гаруй ажилтнаас бас нэг жилд нэг 10 хэдэн жил 20 хэдэн жил хүн л шагнуулдаг байхгүй юу? Тэгээд тэр чинь Монгол банкны баярын бичиг жуух бичиг тэгээд санхүү банкны тэргүүн хөтөлмөрийн үндэт медаль гэдэг л одоо төрөлсгийн шагналууд байгаа. Дээрээс нь дахиад нөгөө одоо банкны өөрийн шилдэг ажилтны шилдэг салбар гэсэн ийм шагналууд байгаа. Ер нь бол бүх одоо банкнд байх боломжтой бүх шагналуудыг бол авсан. Тэгээ энэ болгон дээр бол өөр айгүй бахархаж за би чадсан шүү гэдэг энэ мэдрэмжийг л байнга авч ирсэн да. Ер нь тэгээ шагнал авч байгаа хүн бол хизээч одоо гонигтай байна гэж байхгүй л гэдэг. Манай гамбаагийн хамгийн сайн найз ямар хүн байдаг вэ? За би чинь ер нь жоохон нэг тийм open mind хүн шүү дээ. Ер нь бол. Гэхдээ одоо төрсөн цагаас эхлээд найзлсан нэг найз маань байдаг. Баталгэрийн Данзаа Аривжаа гэж их том хүний нэртэй. Тэгээд ягаад гэхээр манай аав одоо манай найзын аав хоёр маань 10 жилийн ангийн бас багын найзууд. Тэгээд тэр хоёр маань маш дотн байсан учраас бид хоёр бас төрсэн цагаас эхлээд одоо 40 гаруй жил найзалж байгаа ийм найзууд байгаа. Тэгээд гэр бүлээ одоо эхнэр нь манай бас 10 жилийн ангийн охин. За тэгээд манайх одоо ингээ гэр бүлэрээ найзууд, манай хүүхдүүд одоо бас найзууд хамгийн үнцэнтэй нөхөрлөл гэвэл тэр байна. Яагаад гэвэл бид хоёр одоо хинч биш хэнийгээж мэдэхгүй байхдаа ашиг сонирхол гэдэг зүйлийг одоо харахгүйгээр биентэйгээ найзалж өнтийг хүртэл одоо ах トゥ хамаатай садангаас илүү найзалж байна. За үүний араас бол одоо мэдээж хэрэг 10 жилийн найзууд бас байгаа. За одоо 10 жилийнхаа нэг 6 найзтай бас Япон явах гээд төлөвлөсөн ингээ байж байна. Энэ бол бас миний хамгийн дотны найзууд. За мэдээж хэрэг 10 жилд хамгийн их цагийг өнгөрөөсөн манай хамтлагийн 3 залуу байна. Одоо нийлээд 4. За тэр 3 маань бас одоо хүртэл миний хамгийн сайн найзууд байна. За тэгээд их сургуулийн ангийн одоо оюутны байранд байсан найзууд энэ чинь бас л нөгөө хоолундаа хувааж ижсэн жаргал зовлонгоо
хамт ярилцаж бас энэ ихшиж дотомссон тийм найзууд бас байна. Тэгэхээр жоохон олон найзуудтай. Гоё штэ би ч гэсэн зөндөө олон найзтай. Ер нь найз гэдэг бол хүний хоёр дахь гэр бүл байдаг. Тий. Харин тий. Манай гамбаа хайрт хань ижил өөр хүүхэд аав ээжтэй зориулаад чин сэтгэлийнхаа үгийг хэлэж. Мэдээж хэрэг аав ээж хоёроор бол маш их бахархдаг. Аав ээж хоёртоо үргэлж талархаж явдаг. Тэгээ ялангуяа манай ээж бол одоо намайг одоо сайн хүн байгаарай, зөв хүн байгаарай гэдгийг байнга сануулж хүмүүжүүлж ирсэн өөрөө цэцэрлэгийн багш болоод ч тэр юм уу те боловсролын системд ажилладаг байсан болоод ч тэр юм уу. Тэгээд тэр итгэлийг нь бол алдахгүй байхыг хичээдэг. Тэгээд дүүнэрээ бас яг нэг намайг харж үлгэрлэж дуурайж байгаа болов гэж бодож аль болох зөв шийдвэр гаргаж зөв явахыг ингэж хичээдэг. Дүүнэртээ бас зөв талын зөвлөгөө чиглэлийг өгөхийг хичээж явдаг. Тэгэхээр аавч хоёртой бол мэдээж хэрэг бүх Монголын дэлхийн бүх хүмүүсүүд бол хайртай байхаас өөр аргагүй байх гэж боддог. За эхнэртэй бол би бол энэ ертөнцийн дээр хоёрдугаар хайртай гэж. Нэгдүгээр хайртай нь бол манай охин. Нэг охинтой. Охин бол одоо миний бурхан. За тэгээд эхнэр маань жоохон тэгээ хэлмээр. Гурван хүү нэг охин юм биш. Эхнэр маань тэгээ хэлэхэр жоохон атаархаад байдаг. Гэхдээ мэдээж хэрэг одоо 24 жил танилж байгаа тий. Дөрөв хүүхдийн маань ээж. Энэ хүнд бол би хайртай байхаас аргагүй. Сүүлийн үед бүр улам хайрлаад дурлаад байгаа. Тэгэхээр чи бол одоо миний амьдралын ганц цэцэг шүү. Тэгээ би чинь ер нь бол 3 цэцэгтэй юм. Манай ээж чулуун цэцэг. Тэгээ манай эхнэр инх цэцэг. Тэгээд миний охин хонгор цул гэдэг. Тийм байна. 3 цэцгийг зөвхөндөө ер нь бол байнгын магтааж явдаг л гэсэн үг. Ямар сайхан. За тэгэхээр өнөөдөр Ганбаатар гэж ийм банкир залуу, банк санхүүгийн мэргэжилтэй залуугийн ертөнцөөр аяллаа. Тэгээд манай студид хүрэлцэн ирж маш сонирхолтой халуун дулаан яриа өрнүүлсэн Ганбаатар баярлаа. Эрүүлийн аз жаргал хүсье. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас намайг урьж одоо ярилцсан ариунуудаа маш их баярлалаа. За мөн танай хамт олонд мөн танай радиог сонсож байгаа нийт эрхэм сонсогч нартаа энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ирээё. Баярлалаа. За баярлалаа.